Танарын зогоос танарагийн саналаас хэрвээ иймэрхүү энэ хүмүүст айгүй сайн болсон тийм ээ танаар угаасаа бүгдийн адилхан санаа. Иймэрхүү өөр юу хийх боломж байна. Яг хүмүүсийг тэгээд хүмүүжлөхийн талаар юм уу хүмүүстэй хэрэгтэй юмнуудыг заахын талаар юм уу Монголд айгүй чухал хэрэгтэй гэж ингэж гэж санал манал байвал хэрвээ танаар тэрэг бид надад ярих байвал өөр бас хэрэгтэй гайгүй юм хийхдээ бэлэн байна гэж би хэлмээр байна. Угаасаа энэ багш нарын талаар тийм ээ юуны төрөнд хэлье. Та бүхэнд амжилт хүсье. Тэгээд надад нэг 3 санал байна. Нэгдүгээрт Монгол телевиз өөрийнхөө гарсан иймэрхүү хөтгийг бол сайн боож болохын тулд магадгүй бүтэн нэвтрүүлэг бишвэлэхэд шторх маягаар энэний хол санаануудыг бол одоо ингэж жижигээр чултгал өгөөд ард түмэн үзэгчдэд бол сануулаад байвал их хэрэгтэй болов гэсэн нэг юм санал байна. Хоёрдугаарт нь манай эрдэмтэд энэ эрчээрээ баг болоод ажил хоттой болцоотой болсон гэж бодож байна. Яагаад гэвэл тэр Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа хүүхдийн төлөө үсгийн газар дотроо хүүхэд гэр бүлийн хөгжлийн албатай болсон. Нийслэлийн хүүхдийн төлөө газар хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар гэдэг нэртэй болсон. Өөрөөр хэлбэл энэ засгийн газар одоогийн төрийн байгууллагууд бол гэр бүл рүү бол маш их эрчимтэй орж байгаа. Үүнд бол манай аз жаргалын эхлэл нэвтрүүлэг бол маш их том хөшүүрэг болсон. Ийм учраас энэ хамт олон бүхлээр энэ засгийн газрын болон нийслэлийн энэ одоо агентлагуудын хүчин тусалцааг авч энийг бол ямар нэгэн хэмжээгээр бас нийлээ хөшөөрөгдөж тал талаас нь дэмжиж өгөх нь бол зүйтэй болов гэсэн хоёр дахь санал байна. За гурав дахь санал бол ер нь бол хамгийн сүүлд олон жилийн одоо урт настай нь бол ном учраас болж үзвэл манай одоо эмпати төв болон бусад одоо байгууллагууд энэ номын талаар бол энэ номыг үргэлжлүүлээд одоо энэ чинь аз жаргалын эхлэл нэг нэвтрүүлгээр дараачих нь бол аз жаргалын хоёр бол одоо энэ хэдвэрийн санал бодлуудаар байдаг юм уу? Яг миний санал. Энэ мэтэр одоо магадгүй телевизийн нэвтрүүлгийн уусаас ном хийж хэвлүүлэх нь бол хүртээмжтэй урт настай бас хялбар олон түмэнд бол даацтай хөр. Телевиз чинь бол нэг удаа хоёр удаа үзээд ингээд заримдаа бол бас үзэж чадахгүй юу. Ном бол баян байх учраас бол уншигч одоо үзэгчд бол хүртээмж. Ийм гурван саналыг хэлье. За баярлалаа. Сэтгүүлч гэж төвшин төгс огш хэлж байгаа гэр бүлийн сэтгүүлч шинэ одтой баярлалаа. За тэгэхээр энэ тийм үү. Энэ намайг ингээд ерөнхийдөө харж байхад манайд одоо гэр бүл хүүхдийн хүмүүжлийн талаар одоо ер нь одоо хаалттай байдаг. Тэр болгон мэдээллийг хүн авч чаддгүй тийм үү. Яг энэ асуудал бол залуучуудын дунд ер нь жоохон орхигдсон. Тэгээд энэ ер нь нэг яригддаггүй юм сэдв асуудалтай тийм. Тэгэхээр энэ асуудлыг бол яг харахгүй телевизийн нэвтрүүлэг хүрээнд гэр бүл судаач, сэтгэл судаач, сургууль үйлчлэгчид ер нь бол эрдэмтэд судаачдыг ингэж нэгтгэсэн явдлаар бол энэ ажлын маань одоо нэлээд том амжилт гэж бодож байна. Тэгээд яг төвшин төгс багштай ер нь санал бол нэг байна л да. Энийг бол юу ч хэлэхэд энэхээр аз жаргалын эхлэл нэг гэсэн бол одоо хоёр гээд гэр бүлтэй холбоотой, хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой, магадгүй одоо сургуультай холбоотой тийм үү. Гэх мэт нийгэм тулгуурласан одоо асуудлуудыг хөндөөд эрдэмтдийн нийтлэл өгүүлэл одоо юу ч хэлээ сургамжид өгүүлэл одоо энэ зүйлүүдийг нэгтгэхэд цаашаага бол энэ ном тасралтгүй гаргах гэж бодож байна нэг зөв. Хоёрдугаар зүгээр хувийн зүгээс нэг ийм санал хэлмээр санагдаад байна л да. Юу нөхөр яг одоо гэр бүлтэй холбоотой гэр бүлийг одоо зохиох гэр бүлийг одоо хүмүүжил одоо ер нь одоо залуу гэр бүл зориулсан ийм сургалтууд ер нь бол ихэнх газруудад бараг хийгддэггүй гэхэд хэлж байна. Тэгээ үегээр хорны орчинд бол нэг одоо юу гэр бүл толгоос өмнө нэг тодорхой хугацааны сургалт явагддаг гэсэн. Гэхдээ нэг богино хугацаанд явж байгаа одоо тэгээд одоо босоод гэрлүүлчдэг, баттуулчдаг тийм ээ. Тэгэхээр энийг бол яг энтэй адилхан тийм ийм сургалтуудад өгүүлэгддэг. Тэрэнд хамрагдсан хүмүүс бол үгийн иргэдтэй сургалт байлээ. Гэхдээ хугацаанд богинохын юм байлээ гэж ярьдгийм байлээ. Тийм яг байна. Тэгэхээр огшоо таны энэ сургалтыг магадгүй тэнд явдаг бол энэ ч тийм ээ. Бас одоо тодорхой одоо гэр бүл зориулсан, залуу аав нар зориулсан, залуу ээж нар зориулсан тийм үү. Эсвэл хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой одоо юу гэдэг одоо магадгүй хатам аав ээжтэй хэрхэн харьцах вэ тийм аав ээжтэйгээ хэрхэн харьцах вэ гэдэг чинь гэх мэтийн
текст уншуулах юм бол бас одоо ийм сэдвээр дагнасан эрдэмтэд бол байгаа шүү дээ манайд тийм үү. Тэгэхээр ийм сургалтууд бол явуулах хэрэгтэй болов гэсэн тийм бас нэг хувийн санал байна. За тэгээд энэ хүрэлцэн ирсэн та бүгдэд одоо бүгдэнд чинь одоо энэ номонд одоо ийм сайхан ном гарсантай холбоотойгоор одоо баяр хүргэж одоо талархал илэрхийлье. Энэ санаачаад гараа явуулчмаар байсан. Энийг бүр багш нарт бүр уриалга болмоор санагдах. Заавал нэг 5 минут 10 минут үлдээж хагаад тэгээд тэнд байж байгаа тэр октодоор 10 жилээс нь цэцэрлэгээс нь тоглоомоор дамжуулаад 10 жилд бол одоо тэгэл 10 жилээс нь эхлээд сайн эзэгтэй байх, сайн ээж байх, сайн одоо гэрийн эзэн байх, сайн аав байх гэдэг дээр ингээд жоохон ингээд яг амьдрал дотроос ургуулад амьдралын янз бүрийн юмыг болоод зүгээр дунд нь суулж байгаа дөөрөө заримдаа уран бүтээлээсээ хэлээд яриа заримдаа уйлаад ингээ ярьдаг оож байгаа хүүхдүүдэд хүртэл ойлгож байгаа нэг тэгэхээр багш нар ийм гэл ингэж одоо ер нь бүх багш нар ийм байгаасаа гэж бодож байна. Тэгэхээр яг тэр гэр бүл дотроо гэртэй байх хугацаанд бага байдаг хүүхдүүд тийм ээ. Тэгэхээр зэрэг зүгээр хүүхдүүд миний хувьд бол миний оюутнууд бол их дуртай байдаг гэдэг ер нь багш нар бид нар бол ингээ хичээлээ зачаад тэгээд лекцийг ихтгэл гараа явуулчих боломгүй юм байна. Тэр дундаа бүр ангилаасан багш нар бол бүр илүү их ингэж орж өгч яахгүй болоод бид нарын одоо ялангуяа хүүхд залуучуудын маань байх орчин нөхцлүүд хэцүү орчин нөхцлүүдийг байгаа тэгэхээр тийм сайхан гэгээд юм сонсох болсон нэг бага юм шиг санагдаад байна. Тийм учраас эндээ би бас багш нарын агуулга байж байгаа гэж баярлж байна. Тэгээд таамаг бас бид нар бас хамтарсан бас уриалга гаргаж байна шүү. Нэг юм санаа байна. Тэгээд та нараас ингээд санал бодлоо бас хуваалцаарай гэж хүсэж байна. Тэгээд одоо та ийм сайхан ажил хийж байгаа одоо миний энэ одоо хүүхдээ залуучуудын маань хийж байгаа ажил ингэж сайхан ивент гэж ингэж явж байгаа танд бол бас цааш нь дахиад их амжилт хүсье. Тэгээд би одоо бүгд ахтай баярлж байна. Ажил авч явдаг. Манай зүйлчүүдээ нэг чичтэй тэгээд бид нэр одоо үнхээр нэрээс санаа нэгсэн сайхан хамт олондоо сайхан батлээ. Тэгэхээр яг энэ багаараа ингээд бас энэ үзэл бодол энэ бодол санаагаа бас нэг үе цуглаж ингэж ярилцсан саналуудаа олцож яхаас юм цаг боломж гардаг бол сайхан байна. Тийм ээ ийм санал бас хэлж байна би. Тэгээд одоо яг ингээд нэг болж л өгдөгсөн бол эвлэл мэдээлэлээр тэгээд энэ телевиз бүх юмар тэгээд хүүхдийн ингээд хүүхэд гэдэг амьтныг хүүхэд наснаас нь ихэд энэ залуучуудыг ингээд яг бол одоо эднэрийн чинь ордог газар бар караоке тийм ээ тэгээд хүүхдүүд нь песент хондог тэгээ энэ дээр чинь одоо бүр мэдхгүй яах вэ гэдэг энэ дотор бодогдоод байхаас өөр сэтгэл